Тами өдрийн аялал хийчгээд ирвэ. Тами тэр цэцгэлдэг Сакура байдаг гэж сонсоод үзэхээр явлаа. Токиогоос 2 цаг орчим миль зайтай газар болохоор өдөртөө яваад ирэхэд тохиромжтой. Шинкансенээр явбал 1 цагаар хурдан очих ч гэсэн 50,000 төгрөг орчмоор илүү төлөхөр байсан. Би бол хямдхнаар нь л явсоо. Намын халуун аршаанаар алдартай газар болохоор зүгээр л гудамжинд нь юм халуун аршаан гараад иж идэм билээ. Замын ус зайлуулах хоолоогоос нь бас ингээд халуур савсаад ижсэн. Дөнгөж метроноос буухад юм худалдааны гудамж таарсан. Тэндээс нэг юм загасны гурил татар бяцлаг хийгээ шаардсан юм болж идсэн. Аяга гоёсан. Тэгээ зүгээр зам дагаад хотыг сонирхоод алхаад явж идэл юун мэддэхгүй зүгээр open гэж биччихсэн хаяг таараад аяга сонирхол төрөөд ороод үзтэл талан кафе, талан хувцсны дэлгүүрээсэн. Кафе латте авангаа дэлгүүрийн эзэнтэй юм ярьтал яг миний утсан өдрөөс эхлээд татамид галын надам хийж байгаа олж таарсан. Гоё мэдээлэл болж авчгаа кофе гоож дуусаад дахиад гараад алхаж исэн ийм гоё дэлгүүр таараад сонирхоод ороод үзсэн чи Японы амтны дэлгүүрээсэн. Өнгөө ногоон цай унгаа далаа хараад авсан амттангаа идэнгээ суух боломжтой. Би ийм дотроо жинхэнэ сакуратай тэлцэгнөр авсан. Эндээс гараад хэдхэн минут л алхсан чи ийм дүүрэн сакураны модтой гудамж байсан. Зөндөө цэцгэлж ихсэн айгүй хөөрхөн байсан. Над чи ганцаараа аялж явж байгаа охины зургийг нь авч өгсөн чинь зөрүүлээд минийхийг бас авч өгөөд тэгээд хэсэг алхаад явж идэл далайн эрэг таарсан. Энэ олон завнуудыг хардаа. Алын наадмынхаа туршилтын хідэн буудлагыг хийсэн чинь тэнгэр ийм хөөрхөн өнгөтэй болчихсон. Далайн эргээрээ хэсэг алхаад дэлсэн дээр зураг зураад ээж идэл орой болоод алын наадам маань ч хэлсэн. Нарийн төлөвлөгөөгөө ч ихсэн айгүй хөөрхөн нэг өдрийг өнгөрөөчөөд ирлээ.